Хязгааргүй цол балаарт тэнгэр багантсан мөнгөн уусын хормоод би нэрээ шүлэг яруу найргийн ном маш их уншдаг. Гэхдээ яг үннийг хэлбэл хүмүүс намайг одоо дуучин гээд таниад нэг хүндлэл үзүүлэх тэр үл миний хамгийн гоё мэдрэмж байдаг гэж бодно. Хөхөр ч гэсэн адилхан, би ч гэсэн адилхан анхны одоо улсын дотоодын аялан тоглолт гэдэг зүйлийг бид нар хамт хийсэн. Энэ хөхөрийн одоо түүхэн хуудсан дээр ч гэсэн миний амьдралын уул мөрийн тэр нэг хуудсан дээр ч гэсэн энэ үснийг нэг сайхан нэг гэрэл сацрангуу нэг хуудас болж байгаа. Тухайн үедээ төлөвлөлтөд баг 30 гаруй талбай төлөвлөчөөд нөгөө нөхцөл байдал гэж онцгой юм болдсон шүү дээ. Одоо өнөөдөр энд нь болох юм байцсан нь маргааш тэнд нь болох юм байцсан байна гэдэг хассаар бид нэр 11 талбай тогссон. Тэр жил 20 онд үстэй. Яг үнэндээ бидний хувьд тэгж нэг одоо нэг муудалцаад, сайталцаад тэгсэн юм бол байхгүй. Тэгэд яг нэг тийм нэг хүнд хатуу цаг үед бид нэр ингээд нэг ганцаг нийлээд аян нэгдээд ингээд цаашаа явах үедээ ч бид маш хүчтэй явсан. Тэр цаг үедээ бид нэр хийх зүйлээ хийгээд гэрчлэх зүйлээ гэрчлээд гол одоо заалгах ёстой гэдэг юм, үргэлжлэх ёстой гэдэг юмнийхээ суурийг бол маш бат тавьсан гэж бодож байгаа. Эндээ бол би итгэл бархан байдаг. Нэрээ аттан тэмэдэн сувата асг бадарт нотгта аргах янгрч зүрхтээ нэр тэгээ хүмүүс одоо сүүлийн үед болж ирээд энэ дунд бол яалчгүй ингээд энэ ковидын нөхцөл байдал энэ төр их нөлөөсөн. Анханаас нь 19 онд одоо эхлээд бид нар чинь 17 оны сүүлд одоо ганцхан нэлсэн шүү дээ. 11 сар өнгөрж сая тэр одоо бидний нөгөө албан ёсны мэдээ энэ төр цацагдсан. Одоо тэгэхээр нь 18 онд бид нар бүтэн нэг жилжингээ нэг ийм уусалцлын хугацаа хэрэгтэй байсан ш нэгнтэйгээ уусах хэрэгтэй. Тэгээ 19 оноос бол айгүй олон юм төсвөлж байсан юм. Тэгэхэд яг азгүй ингээд хижиг гээд бүгднгийн хаачиж байгаа байхгүй юу. Тэгэхэд энэ дунд нь ингээд ийм болж ин тийм болж ин ингээд зөв ингээд буруу юу тэдэж бодож ин би ч бодож ин. Тэгээ энэ асуудлыг сүүлдээ олноороо баг ингээд баг нэгнийхэн царай нүрийг харж байгаа за ингэчих үү гэдэг шиг хүмүүс чинь ингээд удаан тасчхаараа нэх олон юм яахгүй нэгнийхэн харц хөдөлгөөнөөс хэн нэгийг одоо юу бодож байгаа юм за манай хүн баг ингэх гэж байгаа ч байж магадгүй гэдэг юм уу тийм нэг зүйлийг бол ингээд таамаглаж штэ 5 сараас өмнө хэдүүлээ нэг амжаад нэг хэвлэлийн баг хурал хийгээд албан ёсны одоо зарлалаа хийгээ за бидний хамтралцаа энэ түрээд ингэсэн шүү та бүхэнд баярлаа энэ эдгээр жилүүдэд ингээд бидрийг одоо дэмжиж тийм ээ хамт байлцсан бүхэл хүмүүстээ баярлж байна. Мөн ч хойштийнх нь одоо хин альных нь ажил хин альных нь хойштын замд ингээд адилхан хүч өгөөд дэмнээд хамт байгаарэ гэдгийг ингэж дамжуулж хэлийгээд ерөөсөө амжаагүй. Аргагүй сүүлдээ тэгээд 5 сар гэхэд одоо бичлэгийн хэлбэрээр тийм ээ хүмүүстэй нэг зарлал болгоод мус заасан тодох юм шүү чимэн мөртөсөн омог юм шүү чимэн морон хадга элчс юм шүү чимэн монхот сүндэрлэх ууд юм шүү чимэн амч төрсөн хайвданда бидээ Гэхдээ би үс тэрийг ингээд сайхан явж гин ойрдоо ингээд бас
ингээд аялын тоглолт ингээд байнгын үргэлжлүүлээд явж ийн, эрчтэй явж ийн, энэ маш зөв сайхан байна. Бас тэр эдийгээ бас илүү бүр ингээд өөрийнхөө хүсэж мөрөөджсэн тэр чиглэл рүү гэн тийм ээ илүү хүчтэй, илүү амжилт бүтээлтэй ингэж яваасаа л гэж бодож байгаа. Би бол тэр бүгдийг надад өгж байгаа нэг урам болоод нэг зүйлийн хайр юм уу даа гэж боддог. Нэрээ яг тэр мэдээж одоо нэгэнтээ ийм нэг замыг сонгосон. Тэгээд адилхан одоогийн байдлаар хөхөрч бас маш сайхан явж байгаа. Та нар ч гэсэн харж байгаа. Тийм үстэй. Миний хувьд ч гэсэн одоо би өөрийнхөө хүсэж зорьсон маягаараа ажил амьдралаа сайхан тэнцвүүлж гин. Тэг үүний зэрэгцээгээр одоо бас дуу хуураа хийгээд эхэлж гин, бүтээлээ хийгээд эхэлж гин, цомогч гэсэн бэлдээ гэсэн иймэрхүү төлөвлөгөөнд орцсон явж байгаа. Нутаг зүгийн галуу нуура ханганганах шиг насан багын андууд найзан өгүүлэн гансарнаа надад чусан нутгийнхэн чулуудан чхуныг тайдансэж ногийн ялтан цэцэгэсэнж гашуутай бүхэлцэж наагнаа данч хатуухан хорвоог дэндүү содож явсаа дасал дөрөх татнуу өнгөн сэтгэл үргэж тодхоо дууны зүрх сүцэх зөвхөн нэг цаг үе штэ. Энэ цаг үе хэр удаан үргэлжилж чадна гэдгийг хэнч таахгүй. Цаг үе тэгээд болоод өнгөрөх зүйлүүд болоод өнгөрнө. Тэгэхдээ яг шигшигдээд үлдэх зүйл бол эцсийс үлдэж л таарна штэ.